За энэ 7 хоногийн макро апдейт орсон байгаа. Тэгээд макро апдейттай холбоотой богинохоо ярилцъя гэж бодлоо. Мөлжөртэй Zcom руу ороод та бүхэн бүтээлбэрээ унших боломжтой. Энэ маань төлбөргүй макро репорт учраас хүн болгонд нээлттэй байгаа. Тэгээд дээрэс нь 7 хоногийн хугацаатай 20 хүний хөнгөлөлт зарласан. Та 1 сарын ирэх эсвэл 1 жилийн ирэх авч болно. Тэгээд хөнгөлөлтийн ханш маань ерөнхийдөө бол төвчигдчихнэ. Тэгээд үргэлжлүүлээд канселдахгүй бол тийм байна өөр байж их юм байна. Тэгээд 1 жилийн ирэх авсан хүнд бас сургалтын 1 жилийн ирэх өгч байгаа. Тэгээд сүүлд болохоор Howard Lutnick-ийн All In гэдэг подкастаар ороод ярьсан ярианы талаар товчлол бас оруулсан. Тэгээд Howard Lutnick-ийн хувьд хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр манай хүн биткойн дээр амар булш. Өөрөө 1 тэрбум долларын MicroStrategy-ийн хугацаатай 200 сая долларын биткойнтэй гэж өмнөөс ярьж ирсэн юм байна. Тэгээд Америкийн Reserve дээр ерөнхийдөө бол биткойн худалдаж авах Delta Neutral Strategy-гаар буюу өөр нэг asset-ыг зараад биткойн худалдаж авах, бүр цаашлаад алт магадгүй зараад биткойн худалдаж аваад тэгээд дараад нь биткойны ханш өсөх юм бол Америкийн үрийн асуудлыг шийдэж магадгүй гэдэг иймэрхүү бас сонирхолтой ярианууд ярьсан. Тэгээд өмнө яг саний подкаст дээр нэг яриаг өмнө ярьж ирсэн ярианууд дээр нэг тиймэрхүү утгатай юм дурж ирсэн байгаа байхгүй. Тэгээд алтан карт гарна гэдээ ярьж ирсэн та бүхэн бас санаж байгаа. Өмнөөс бид ярьж ирсэн 5 сая долларын ханштай алтан карт маань гарсан өдрөө 1000 ширхэг борлуулагдаад 5 тэрбум долларын орлогоос хийсэн юм байна. Тэгээд өөрөө сонирхолтой юмуд маань юу байсан бэ гэхээр Байдны эцгийн газар дахиад алаад ирсний болиус юм байна. Тэгээд дахиад алхаа болоод өндөгний ханш буцаад унсан. Тэгээд хүнд ер нь бол өндгөөр нь дамждаггүй дахианы ханиаднаас болоод дахиад алаад ирсэн юм байна л та. Тэгээд уул нь бол тусгаарлаж байгаа боломжтой байсан. Тэр асуудлыг застахгүй байгаа. Тэгээд худалдааны дайн дээр холбогдолтой бас нэлийн юмнууд бас бичсэн. Тэгээд худалдааны дайн дээр нэг онцлог юм юу вэ гэхээр Америк, Канада болон Мексиктэй болохоор илүү дээр хилцэр хийх гээд байгаа харагдаад байна. Нөгөө талдаа Хятад дээр болохоор илүү aggressive буюу төрөмгий дайраад байгаа байхгүй юу? Одоо татварыг шууд нэмээд дээрээс нь Хятадтай болохоор хилцэр хийх сонирхол арай бага харагдаад байна. Тэгээд цаашдаа Хятад болохоор жишээ нь юу гэдэг Мексикт үйлдвэр барьчаад Америк руу өнгөө экспорт хийхийг хориглохын тулд Хятад дээр татвар тавиад Мексик бас яг ижил хэмжээний татварыг Хятад дээр тавиад цаашлаад удахгүй Канадад тэгж тавиад бусад бас Азийн орнууд Вьетнам гэх орнууд дээр ч гэсэн ийм төрлийн дарамтыг ерөнхийдөө Америк тавих магадaltaй байна гэж үзээд байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор яг энэ худалдааны дайнаас болоод Хятад цаашлаад өмнө бас репортуудаар ярьж ирсэн шалтгааны улмаас Герман дээр бас нэлээд bearish байж магадгүй гэдэг иймэрхүү дүгнэлтүүдийг бол хийж байгаа. Тэгээд санд бол арилжааны санал маань юу вэ гэхээр Хятад хувьцаа зараад одоогийн байдлаар сүүл нэлээд унсан Tesla худалдаж авах гэдэг ID бас миний хувьд бол гаргаж байгаа. Тэгээд дараагийн репортод үзье.